Сайн бацгаана уу? Энэ удаагийн дугаараараа ярих сэдэв маань 2025 оны 1-р сарын 25-нд Вьетнамын хойд хэсэгт орших Ланг Сон мужийн Хуулунг хотод болсон хүний санаанд оромгүй аимшигт гэмт хэргийн талаар ярихаар бэлдсэн байна. Гэхдээ бичлэгээ эхлэхээс өмнө та бүхэнд нэг зүйлийг зайлшгүй анхааруулan хэлэх шаардлагатай гэж би бодлоо. Энэ хэрэг бол миний өмнө нь сонсож байсан хэрэгүүд дотроос хамгийн хүнд мөн үнэхээр итгэхэд бэрх зүйлүүдэд дүүрэн хэрэг байсан. Бас миний төсөөлж байгаагүй байдлаар сэтгэл зүйд нөлөөсөн гэж хэлж болно. Тиймээс та бүхэн яг одоо сэтгэл зүйн хувьд тогтворгүй хэцүү байдалтай байгаа бол энэ хэргийг алхасхийг би чин сэтгэлээсээ зөвлөж байна. За ингээд шууд гол үйл явдалтай орцгоё. За энэ хэрэг бол жирийн нэг мөрдөн шалгалтаар илэрсэн хэрэг биш, харин цахим орчинд тарсан нэг бичлэгээс олж илрүүлсэн хүү аймны гэмт хэрэг гэж хэлж болно. Тэгэд энэ бичлэг дээр болохоор 30 гаруй насны нэг эрэгтэй шалан дээр нүцгэн эвтэж байдаг. Тэгээд тэр юу хийж байсан бэ гэхээр өөрийгөө таашаагаад яг оргилдоо хурж байх мөчтөд нь нүрээ халахалсан нэг багтай хүн кадрт орж ирдэг. Тэр багтай хүн болохоор гартаа маш том мах цавчдаг хутга барьсан байдаг бөгөөд ямар ч анхааруулга өгөхгүйгээр нөгөө нүцгэн залуугийн толгойг жинхнээсээ тас завчаад унахчихдаг. Тэгээ хамгийн сонирхолтой нь энэ бүх зүйл нь бол ганцхан өнцгөөс биш, маш олон өнцгөөс бичигдсэн байдаг. Тэгээ маш олон камер ашигласан нь бол энэ бичлэг дээрээс харагддаг. За энэ дээр бүр нэмээд хэлэхэд хүмүүсийг хамгийн их цочирдуулсан зүйлүүдийнх нь нэг нь болохоор тэр бичлэгээ эвлүүлээд, засварлаад, хаалттай веб хуудас болон Telegram группүүдээр зараад ашиг олсон байдаг. Товчхондоо бол яг ийм бичлэг интернетэд тарсан учраас хүмүүсийн болоод цагдаагийн анхааралд өртөж эхлээд энэ хэргийг мөрдөн шалгах үйл ажиллагаа нь эхэлсэн байна лээ. За тэгвэл энэ хэрэг бол 2025 оны 1-р сарын 25-нд болсноос хойш маш олон сарын турш ингээд илрээгүй нууц хэвээрээ байсан. За тухайн хэрэг болсон барилгын хувьд гэх юм бол зах зээлийн мэрэгжлийн хяналтын 4-р баг гэдэг төрийн нэгж тэнд байрладаг байсан юм байна. Тэгээ энэ нэгж нь болохоор Вьетнам болон Хятадын хил орчмын хууль бус худалдаа хил дамнасан 8-аг хянах үүрэгтэй төрийн байгууллага байсан. Энэ болохоор 2025 он гэхэд тэдний байгууллага нь шинэ байранд нүүж орсон ч гэсэн хуучин байр нь түлхүүртэй хүмүүсийн хувьд бол нээлттэй хэвээрээ байсан. Цагдаагийн байгууллагын гаргасан мэдээлэлээр хохирогч бол тухайн өдрийн өглөө Фу Нэгуян гэх мужаас хэрэг гарсан газар руу очисон байдаг. Ингэхдээ бол уцаар уулзалт товсны дараагаар уг байранд очиод харамсалтайгаар амьд гарч ирж чадаагүй. За тухайн хэрэг гарсан барилга нь бол нийт 500 м2 талбайтай 6 өрөө галтогоо агуулах 2 ариун цэврийн өрөөтэй нэлээд муудсан байгууламж байсан. Ойролцоох оршин суугчид нь бол тухайн хэрэг болсон өдөр ямар нэгэн сэжигтэй зүйл анзаараагүй гэж хожим ярьсан байдаг. Харин 2 дугаар сарын эхнээс эхлээд барилгын ойролцоох хэд хэдэн айлуудаас гомдол гарч эхэлсэн. Ингэхдээ бол аимшигтай муухай үнэр гараад дээрээс нь ялаа олноороо шаваад байгааг анзаарсан юм байна. Зарим оршин суугчид бүр нохойнууд тэр хаваар жижигхэн яс чирээд яваад байгааг харсан. Гэхдээ тэр үед хүмүүс юу болж байгааг ойлгоогүй, зөвхөн хоорондоо ярилцаад өнгөрөөсөн, цагдаад мэдэгдээгүй. За хамгийн ихний бичлэг нь 2025 оны 7 дугаар сарын 2-нд ердөө 11 гишүүнтэй Вьетнам Telegram групп дээр нийтлэгдсэн байдаг. Харин хятадаар ярьдаг 41 гишүүнтэй private группийн скриншотуудаас нь харах юм бол 6 дугаар сарын 24-өөс эхлээд энэ бичлэгийн талаар ярилцаж байсныг харж болно. Тэгэхээр өөрөөр хэлбэл энэ бичлэг бол аль хэдийн хаалттай сувгуудаар тарсан байсан гэсэн. Харин 7 дугаар сарын сүүлчээр зураг, богино бичлэгүүд олон нийтэд алдагдаж dark сайтууд руу тархсан байдаг. За энэ видео нь болохоор цуврал хэлбэрээр гарсан бөгөөд нийт 6 минут 30 секунд орчим үргэлжлэн дараалалаар нь үзэх юм бол бэлтгэл, аллага, дараах үйл явцыг нь бүхэлд нь харуулсан маш олон бичлэг, гэрэл зургуудын цуглуулга байгаа. Тэг мэдээж бүх зүйл нь зарах зорилготойгоор санаатаагаар хийгдсэн нь маш тодорхой харагддаг. За одоо болохоор би та нарт энэ 3 хэсэг бичлэгт нь яг юу гардаг тухай товчхон дүрслээд яриад өгье. Эхнийх нь болохоор бэлтгэлийн бичлэг байдаг. За энэ бичлэг нь болохоор агуулах маягийн мөртлөө пялта шалтай өрөөнд явагддаг. Гэхдээ бол гэрэлтүүлэг нь нэлээд бүдэгхэн харагддаг. Бичлэгийн эхэнд хохирогч нь шалан дээр өвдөглөж суугаад толгоогоо дугуй махны модон дээр тавьдаг. Үүний дараагаар нь бол хэрэг үйлдэгч нь нүрээ халахлаад маск зүүцэн тэгээд
Адидас спорт загварын хувцастай гартаа мах цавчигч барьсан байдалтайгаар дээр нь зогсож байгаа харагддаг. Гэхдээ бол энэ үедээ цавчихгүй харин хутганы эрийг нь хүзүү болон мөрөөр нь гүйлгээд яг юу болохыг нь давтаж үзүүлдэг. Үүний дараагаар бол энэ хоёр тэрвэрлэж байгаа дүрс харагддаг. Тэгээ мөн яаж хийхээ тайван ярилцж байгаа бичлэг нь бас энэ хэсэгт нь багтдаг. Энэ нь бол мөрдөгчдөд энэ хэрэг нь урьдчилан төлөвлөгдсөн мөн хохирогч нь тодорхой хэмжээнд зөвшөөрсөн байж болзошгүй гэдгийг харуулсан байдаг. За хоёр дахь бичлэг нь бол яг хэрэг үлдэгдсэн гол бичлэг байгаа. Энэ бичлэгийг доор хаяж 4 камерны өнцгнөөс бичсэн өргөн ойр дээрээс гих мэтчлийн кадрууд харагддаг байгаа. Бичлэг эхлэх үед хохирогч нүцгэн толгоогоо махны модон дээр тавьсан байдалтай хэвчээдэг. Харин махны модныхон доор нь бол цус тосох зорилготой юм уу гэмээр юм шүршүүрийн хөшиг дэлгэцчихсэн харагддаг. За үүний дараагаар бол тэр хохирогч өөрийгөө таашааж эхэлдэг. Ингээд яг оргил мөчөд масктай хүн кадр дотор орж ирээд ихэнд ярьсанчлан толгойг нь тасалдаг. Ингэхдээ бол нэг цохилтоор биш олон удаагийн тооцоолсон хөдөлгөөнөөр толгойг нь тасалдаг. Мөн камер дээр хоолойг нь огтлж байгаа хэсэг болон шалан дээр цус тогтож байгааг нь маш тод харуулсан байдаг. Мөн үүнээс гадна толгойг нь бүрэн салгасныхаа дараа өснөөс нь чирээд холдуулж байгаа хэсэг яг энэ гол бичлэг дээр нь гардаг. За ингээд хэрэгтний хувьд бол ингээд яг мал нядлах туршлагатай хүн шиг юу ч болоогүй юм шиг маш тайван гарсан хөдөлгөөнтэйгээр бүх үйлдэлээ хийж байгаа харагддаг. Тэгээ хамгийн аимшигтай хэсэг нь бол эцэст нь том тогоонд бүх эд эрхтэн болон мөчүүдийг нь хийгээд дээрээс нь ногоо, шүл, хятад амтлагчууд нэмж хийгээд буцлагдаг. За тэгээд үүнийхээ дараагаар толгойг нь буцалж буй тогоондоо өстэй чигээр нь хийчихдэг. За ингээд маш олон их сурвалжийн мэдээснээр энэ эрхтэй холбоотой 11 видео, 98 зураг, Dark Web, Telegram, Baidu, Teba зэрэг сайтууд дээр худалдаалагдчихсэн. Үүний хувьд бол $12-оос $28 хүртэл байсан юм байна. За үүний дараагаар цагдаа нар дижитал гэмт хэргийн мэргэжилтнүүдтэй хамт их сурвалжийг нь мөрдөж эхэлсэн. Ингэхдээ бол яриан дах орон нутгийн аялга, бэлтаа зардаг дэлгүүр, мөн хутга, савх, хэрэгтний гар дээрх 13 зураас татаад 9 гэсэн шивээс гэх мэт бүгднгийн шинжилж эхэлсэн юм байна. За ингээд 2025 оны 9-р сарын эхээр буюу саяхан хэдэн сарын өмнө K5 Mao буюу сониуч хүн гэдэг нэртэй Вьетнам ютубер уг хэргийг мөрдөн судалсан цуврал видео эхлүүлсэн юм байна. Түүний видеонууд бол гэмт хэргийн газрыг 3D загвар орчин үеийн графикаар дахин бүтээсэн нь олонний анхаарлыг бол маш ихээр татсан. Ингээд цувралын нэг анги нь бараг 500,000 үзэлт авсан. Гэтэ нэх удалгүй эхний видеогоо бол private болгоод дараагийн ангиудыг нь зөвхөн төлбөр төлсөн хүмүүст үзүүлэх тохиргоотой paywall-ын цаанд байрлуулж эхэлсэн. Мөн түүнээс гадна нэгэн нэр бүхий Facebook хаяг дээр энэ аллагын талаар пост оруулсан байсан. Тэндээ болохоор хохирогч болон хэрэгтэн хоёулангийн танина гэж хэлсэн. Тэгээ хохирогчийн нэрийг нь бүтнээр нь үнэн хэлсэн бол хэрэгтний нэрийг бол буруу хэлсэн байдаг. Энэ хүн болохоор тухайн хаяг дээрээ AI-аар хийсэн бичлэгүүдийг тасралтгүй нийтэлдэг байсан. Тэр бичлэгт баг өмссөн хүмүүс хүлэгдсэн эмэгтэй хүмүүсийн хүзүүн дээр хутга гүйлгэж байгаа дүрслэл гардаг. Тийм утгатай видеонуудыг бол өдөр бүр нийтэлдэг байсан байгаа. За ингээд эцэст нь мөрдөгчдийн тогтоосноор хохирогч нь бол Quang Yen Mujin Nguyen Xuan Dat гэдэг нэртэй хүн байсан. Харин хэрэгтэн нь бол тухайн байранд чөлөөтэй нэвтрэх боломжтой, түлхүүртэй, мөн хизээ тэр байр хоосон байгааг мэддэг тухайн байгууллагын ажилтан гэж таамаг дэвшүүлээд шууд ажилдаа орж эхэлсэн. Ингээд 2025 оны 11-р сарын дунд үеэс эхлээд сонирхогч болон мөрдөгчдийн цуглуулсан бүх мэдээллийг нэгтгсэн 88 хуудастай баримт бичиг интернетэд тархаж эхэлсэн. Тус баримт бичигт болохоор нотлох баримтууд, цаг хугацааны дараалал, мөн нэг тодорхой сэжигтний даасан дүгнэлт бүгд багтсан байсан. Ингээ шинэ мэдээлэл бол нэмэгдэхийн хэрээр уг баримт бичиг нийтдээ 110 хуудастай болж тэлсэн. За яг энэ үйл явдал болсны 2-7 хоногийн дараагаас 11-р сарын 28-нд бол цагдаа нар эцэст нь баривчлах захирамж гаргаад 57 настай Дуан Ван Сан гэдэг хүнийг гэрээс нь баривчилсан. За тэр хүн болохоор зах зээлийн хяналтын 4-р багийн дэд дарга хийдэг хүн байсан. Өөрөөр хэлбэл тухайн хэрэг болсон газрын удирдлага байсан гэсэн үг. Тэр орой бол маш олон цагдаа нар ирээд хуучирч муудсан тэр байрыг нь бүслээд шүүх шинжилгээний баг ороод ажиллаж эхэлсэн. Тэгээд тэндээс олдсон эд зүйлс нь бол олон сарын турш онлайнаар тарсан бичлэгүүдийн эд зүйлстэй яг таарч байсан гэсэн үг. За тэгвэл хохирогч Дат гэж яг ямар хүн байсан, мөн хэрэгтэнтэй яаж явж байгааг танилцаад ийм байдалд хүрсэн тухай яриа. За энэ нэргийн хохирогч Дат нь 1989 оны 3 дугаар сарын 10-нд төрсөн.
Тэгээд аав нь болохоор өөрийнх нь аллагаас олон жилийн өмнө нас барсан. Ээжийнх нь хувьд бол сэтгцийн өвчтөй, гэр бүл нь төрийн тэтгэмжээр амьдардаг маш ядуу. Тэгээд даат болохоор насан туршийн хойно ч гэсэн эцэг эхтэйгээ хамт амьдардаг байсан. Орон нутгийнхны ярьснаар бол тэр 10 гаруй жилийн өмнөөс төрсөн нутгаасаа бараг алга болсон, сургаггүй болсон. Тэгээд 2024 оны 11-р сард нас барахаасаа 2 сарын өмнө түүнийг Ханоид байрлах Пуанкуан гэх зах дээр далайн бүтээгдэхүүн зарж байх нь харсан хүмүүс байсан юм байна. За гаднаас нь харахад бол амьдралаа арай гэж авч явж чадж байгаа нэгэн. Гэхдээ бол шууд ингээд ямар нэгэн тийм сэтгцийн хэцүү байдалд ч юм уу аюулд орсон хүн шиг бол харагддаггүй байсан юм байна. Харин интернет орчинд бол даат гадна харагдаж байгаагаас огт өөр хүн байсан. Мөрдөн шалгах баримтуудад дурдсанаар болохоор түүний Facebook-ийн bio хэсэг дээр нь болохоор толгоогоо тастуулах дуртай гэж бичсэн байсан. Мөн бусад хэрэглэгчд рүү илгээсэн зурвасуудыг харах юм бол жишээ нь нэг зурвасан дээр би цаазаа гүйцэтгэх хүнийг хайж байна гэж бичижсэн. Тэгээд нас барсны дараа нь олдсон скриншотууд дээр нь болохоор тэр өөрөө ингээд толгоогоо тастуулах хүслээ маш тодорхой бүр наривчилсан байдлаар ярьсан ярианууд нь үлдсэн байсан. Энэ нь бол түүний генетийн бодол биш, олон жилийн турш үргэлжилсэн түүний өөрийнх нь сонирхол байсан гэж хэлж болно. За нөгөө талаас нь аваад үзэх юм бол мэдээж түүний энэ хачирхалтай хүсэл сонирхлынхын цаана нь сэтгэл зүйн асуудал нуугдж яасан байх магадaltaй. Түүний нэг зурваст нь болохоор ингэж бичсэн байдаг. Би царай мутаагаас гадна янз бүрийн өвчнөр дүрэн энгийн хүмүүс шиг чөлөөтэй амьдрч чадахгүйгээс гадна бүх насаараа эцэг эхээсээ хамааралтай амьдрах ёстой. Би үнэхээр яхаа мэдэхгүй байна. Хэрвээ бурхан гэж зүйл байгаагүй бол би аль хэдийн амиа хорлсон байх байсан юм. Одоо надад намайг ойлгож дотносны дараа намайг алах чадaltaй хүнтэй уулзахыг хүсэж байна. Тийм хүмүүсийн дэргэдэл би өөрийгөө жинхэнэ утгаараа нээж чадна гэж боддог. Би өгөхийг хүсэж байна. Мэдээж энэ зурвасуудыг нь уншихад бол ядуу дорой амьдралаасаа цөхөрсөн, сэтгэл зүйн хувьд тогтворгүй байдалд орсон, магадгүй гүн сэтгэл готролд автсан хүн байсныг нь бол харж болно. Гэхдээ нэг зүйлийг бол маш тодорхой хэлэх ёстой. Хүн өгөхийг хүссэн байлаа гэдвэл тэр хүн хохирогч биш болчихгүй. Даатад тохиолдсон зүйл бол осолж биш, сонголтч биш. Энэ бол аллах гэдэг зүйл ангаараа мэдээж явна. За тэгвэл с ิจ гтэн Дуан Ван Сайн гэдэг хүн яг ямар хүн байсан бэ гэвэл 1968 онд төрсэн бөгөөд баривчлагдах үедээ 57 настай байсан. Тэгэхээр хохирогчоос бол 20 гаруй насаар ах байсан гэсэн үг. Хууль бус бараатай тэмцэх төрийн байгууллагын удирдлага байсан бөгөөд гаднаас нь харахад бол гэмт хэргийн түүхгүй, хүчирхийллийн бүртгэлгүй, энгийн төрийн албаа агч байсан. Гэхдээ түүнд маш онцгой нэг сонирхол байсан нь бол мах нэдлэх. Тэгэхээр эндээ бол тэр маш ихээр гаршсан нэг юм байсан юм байна. Цагдаа нарын мэдээлснээр сайн болон даат нар 2020 оны орчим аллагаас 5 жилийн өмнө сошиал медиагаар танилцсан байдаг. Тэдний яриа нь бол маш гажууд, бэлгийн шинжтэй, үхэлтэй холбоотой сэдвүүд ярьсан нь нотлогдсон. Ингээд хэрэг гардаг өдөр ирэхэд бол гэмт хэрэгтэн сайн хохирогч даат руу уцтаад тухайн газар ирэхийг санал болгож тохирсноор энэ аимшигт үйл явдал болсон юм байна. За аллагын дараа бол сайн гэмт хэргийн газрыг цэвэрлсэн, мөн болсон явдлыг бол муухайг оролцсон. Дараа нь ямар ч юм юу ч болоогүй юм шиг ажилдаа яваад Facebook идэвхтэй хിവэр байсан. Ингээд аллагын бичлэг бол олон сарын турш dark web-ээр татагдаж сайн энгийн амьдралаа бүр үргэлжлүүлсээр л байсан. Энэ нь бол мэдээж ингээд ямар ч айж сандарсан шинжгүй тооцоолсон бүр юм системтэйгээр нуунд дарагдуулсан хэрэг байсныг бол эндээс харж болно. За 11-р сарын 29-нд гэмт хэрэгтэн сайн нь эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн нэгдэх заалтаар хүн амныг хэрэгт буруутгагдсан. Харин 12 сарын 3-нд бол цагдаа нар албан ёсны хэвлэлийн багварал хийгээд хохирогч болон с ิจ гтнийг хэн болохыг тогтоож зарласан байдаг. Одоогор бол гэмт хэрэгтэн сайн шоронд хоригдоод шүүхийн эцсийн шийдвэрээ хүлээж байгаа юм байна. За ингээд кино зохиол биш болсон явдал гэхэд үнэхээр итгэмээргүй аимшигтай хэргийн талаар энэ удаа ярьлаа. Миний хувьд бол анх удаа ийм жинхэнэ аллагыг контент болгоод түүнээсээ ашиг олсон тохиолдлыг сонсч байна. За дээрээс нь хамгийн цочирдмоор нь болохоор энэ гэмт хэрэгтэн нь хохирогчтой ямар ч уур хилэн өш хонцонгийн тийм асуудал байхгүй хэрнээ камер байрлуулад гэрэлтүүлэг тааруулад за дээрээс нь бүр өөрийнхөө мах нэдлэх гэд ийм гаж хойбойгоо амьд хүн дээр хэрэгжүүлсэн явдал нь бас үнэхээр аимшигтай. За тэгээд түүнээс ч илүү
аимшигтай нь болохоор энэ хүн сэтгцийн өвчтөй гадуурхагдсан нэгэн бол биш. Харин төрийн байгууллагад өндөр албан тушаал хашдаг, гаднаасаа хинч харсан анзаарахгүй юм хүн байсан. Тэгээ үүнийг бодоод үзэхээр бидний эргэн тойронд яг ийм хүмүүс бас хэд байдаг бол гэсэн айц төрж байсан. Тэгээд мөн нөгөө талаас бас энэ бүхнийг мөнгө төлөөд үзэж таашаал авдаг хүмүүс байна гэхээр за надад бол үнэхээр хэлэх үг олдохгүй байна. Ингээд дүгнэлтийг танд үлдээ. Энэ удаагийн бичлэг маань энд хүрээд дуусч байна. Лайк болон subscribe дарж миний сувгийг дэмжээрэй. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.